Орхон аймгийн засаг даргын тамгын газар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах тэгш боломж төсөв. Төсөл хэрэгжүүлэх үндэслэл. Нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, хүүхдийн эрхийн тухай конвенц, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, боловсролын тухай хууль, бага дунд боловсролын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Алсын хараа 2050. Боловсрол соёлын шинжлэх ухаан соёлын сайдын 2019 оны журам батлах тухай А292 тоод тушаал. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, боловсрол шинжлэх ухааны сайд, эрүүл мэндийн сайдын 2021 оны А220, А475, А812 дугаар хамтарсан тушаал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн жирийн ангид шилжин суралцах боломжийг нэмэгдүүлэх, орчин нөхцөлийг сайжруулах, сэргээн засах үйлчилгээг нийгэм хамт олондон түшиглэн үзүүлэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулна гэсэн Орхон аймгийн засаг даргын 2020-с 2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.1-6 дахь зорилт зэрэг бодлогын баримт бичгүүдийг үндэслэсэн. Төслийн өнөөгийн нөхцөл байдал 2021 оны байдлаар Орхон аймагт нийт 4216 хөгжлийн бэрхшээлтэй хүн амьдарч байгаагийн 393 нь тэгээс 17 насны хүүхэд байна. Эдгээр хүүхдүүдээс 348 нь байнгын асаргаанд байдаг ба сургууль сурдаггүй 72 хүүхэд бүртгэгдсэн байна. Ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийг түшиглэн тусгай хэрэгцээт боловсрол олгох 4 бүлэгт 6-аас 16 насны 46 хүүхэд суралцж байна. Мөн 27 дугаар цэцэрлэгийн 2 бүлэгт 2-оос 6 хүртэлх насны хүүхдүүдийг суралцуулж байна. Тусгай бүлэг бүхий 7 дугаар сургууль болон шинээр баригдсан 1-20 дугаар сургуулиудад дэд бүтцийн асуудлыг шийдэж өгсөн. Тус 3 сургуулиас бусад ерөнхий боловсролын 21 сургууль хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хүлээн авч боловсролын үйлчилгээ үзүүлэхэд учир дутагдaltaй байгаа юм. Тухайлбал тусгай хэрэгцээний мэргэжлийн боловсон хүчин, багшийн эрэлт хэрэгцээ өндөр шаардлагатай хэвээр байна. Төслийн зорилго боловсролын үйлчилгээнд хамрагдаж хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тодорхойлж, өрхийн гишүүд, сургуулиудын эрэлт хэрэгцээ, боломжит тулгуурлан хүүхдүүдийг боловсролд бэлгэх, боловсролын үйлчилгээ авахд нь дэмжлэг үзүүлэхэд хамтран сургах, боломжоор хангах, суралцах орчин нөхцөлийг сайжруулах, мэргэжлийн багшлах боловсон хүчнээр хангах зэргээр боловсролын үйлчилгээг тасралтгүй явуулж, орон нутгийн онцлогт нийцсэн жишг үйлчилгээг бий болгоно. Төслийн зорилт 1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн захин мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх. 2. Сургуулиудын дэд бүтц, ариун цэврийн өр багшлах боловсон хүчний судалгаа гаргах, дэд бүтцийн стандарт хангалтыг нэмэгдүүлэх, хамтран суралцах нөхцөл бүрдүүлэх. 3. Эрэлт хэрэгцээ судалгаанд үндэслэн боловсрол бэлгэх, тусгайлан сургалтын хөтөлбөрөд боловсруулах, багш боловсон хүчний чадварчуулах, сургалтын дэмжлэг үзүүлэх. Төслийн зорилтуудын хүрээнд хийгдсэн үндсэн үйл ажиллагаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тоо мэдээллийн зөрүүтэй байдлыг арилгах, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамрах сургах орчин бүрдүүлэлтэнд үнэлгээ хийх, хэрэгцээг тодорхойлох, шаардлагатай хөрөнгө зардаг төсөвлөх, сургууль тус бүрт хүүхдийн онцлог тохирсон сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, мэргэжлийн байгууллагуудтай хамтран сургалтын орчинд төрөлцсөн шаталтай сургалтуудыг явуулах. Боловсролд хамрагдалтыг дэмжих зөвлөл, сургуулийн дэмжлэгийн зөвлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссийн үйл ажиллагааг уялдуулах, идэвхжүүлэх, хамтран ажиллах, сургуулиудын удирдлагуудтай хариуцлагын гэрээ байгуулж ажиллах, багш нарыг чадварчуулах, сургалтанд үе шаттай хамруулах, багшийн хангалт нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн. Төсөл хэрэгжих хугацаа. Төслийг 2022-оос 2025 оны хичээлийн жилүүдэд 3 үе шаттайгаар богино хугацаанд хэрэгжүүлнэ. 1-р үе шат 2022-оос 2023 оны хичээлийн жилд 1-7 20 дугаар сургуулийг түшиглэн жишг хүүхэд хөгжлийн танхим байгуулж хэрэгжүүлнэ. Ерөнхий боловсролын сургуульд хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийг сургуулийн орчинд сургахад гарах зардлыг боловсрол шинжлэх ухаан соёлын сайдын 2019 оны А292 дугаар тушаалд заасан хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд байвал зохих хэрэглэгдэхүүн туслах хэрэгслийн жагсаалтын дагуу гаргасан. 1-7 20 дугаар сургуулийн хүүхдийн хөгжлийг дэмжих танхимд шаардлагадах тоног төхөөрөмжийн зардал 140 сая төгрөг, хүүхдэд үйлчлэх автобусанд 130 сая төгрөг, үйл ажиллагааны зардалд 70 сая төгрөг, нийт 340 сая төгрөг орон нутгийн төсвөөс төсөвлөгдсөн. 2-3 дугаар үе шатуудад төслийн үйл явдлаас хамаарч бусад сургуулиудыг сонгон хэрэгжүүлэх юм. Төслийн хамрах хүрээ. Төсөл сургуулийн насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, дүүний эцэг эх, гэр бүл, ерөнхий боловсролын сургуулиуд хамрагдана. Төслийн хүрэх үр дүн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд боловсролын үйлчилгээг авч бага дунд бүрэн боловсролыг эзэмших суурийг бүрдүүлнэ. Сургуулиудын удирдлага, багш боловсон хүчин, эцэг эх, олон нийтийн ойлголт мэдлэг, хандлага сайжирч сургуульд хамрагдалт нэмэгдэнэ.
Сургуулиудын дэд бүтцийн стандарт хангалт, сургалтын хэрэглэгдэхүүн, сургалтын орчин хангагдаж, багшлах боловсон хүчний чадвар дээшлэнэ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн статистик тоо мэдээлэл үнэн зөв гарч, нийгмийн суурь үйлчилгээнд бүрэн хамрагдах нөхцөл бүрдэнэ. Аймгийн хэмжээнд тусгай хэрэгцээд боловсрол шаардлагатай хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэх, эцэг эхчүүдийг зөвлөгөө мэдээлэлээр хангах жишг хүүхэд хөгжлийн танхимууд байгуулагдах юм.